10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 25-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн зарим газраар хур тундас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 23-нд хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд алтай уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн зарим газар, 26-нд баруун аймагуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говь, төв, зүүн аймагуудын нутгийн зарим газраар, 27-нд увс нуурын хотхороор, 28-нд баруун төв говийн аймагуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймагуудын ихэнх нутаг, зүүн аймагуудын нутгийн зарим газраар, 30-нд зүүн аймагуудын нутгийн өмнөд хэсэг болон баруун аймагуудын хойд хэсгээр, 31-нд баруун аймагуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймагуудын ихэнх нутгаар, 4-р сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 30-нд Алтай салбар уулсаар, 25, 28-нд нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 4-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-аас 18 м хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур увс нуурын болон дархтын хотхор, завхан голын их идэр, тис, голын хөндийгөөр шөнөдөө 13-аас 18 градус, өдөртөө 3-аас 8 градус, алтай, хангай, хөвсгөл, хинтийн уулархаг нутаг, хүрэн бэлчээр орчмоор шөнөдөө 9-өөс 14 градус. Өдөртөө хасах 2-оос нэмэх 3 градус. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө нэмэх 3-аас хасах 2 градус хүйтэн. Өдөртөө 12-оос 17 градус дулаан. Говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө тэгээс 5 градус хүйтэн. Өдөртөө 8-аас 13 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 5-аас 10 градус хүйтэн. Өдөртөө 3-аас 8 градус дулаан байна.